Хэйзи шоу үзүүлж байна. Энэ удаагийн бичлэгээр та бүхэндээ заавал үзэх ёстой Солонгосын 1 ангид 10 киног танилцуулах гэж байна. Ингээд хамгийн ихний кино бол 2020 онд хийгдсэн The Call буюу дуудлага хэмээх кино юм аа. Тус кино нь IMDb-гийн 7.1 үнэлгээтэй ба цацагдсан цагаасаа эхлээд маш олон хүний сонирхлыг төрүүлж таалагдаад байгаа юм. Найруулагчаар Lee Chong-hyun гэх залуу ажилласан бөгөөд энэ нь түүний 2 дахь бүтээл ээжээ. Тус киноны гол дүрүүдэд Park Shin-hye, Jung Jo-soo-нор тоглосон бөгөөд дүрийг маш сайн гаргаж чадсан. Тус кино маань өнгөрсөн ба одоо цагт үргэлжлэх ба Terminator, Back to the Future, About Time кинонууд шиг л цаг хугацааны дүрмтэй. Гэхдээ киноны хувьд дэс өөр бүр dark төрлийнх. Дүрүүдийн хувьд эсрэг талын дүр жинхэнэ айдас хүйдэс хүмүүсийг үзий ядуулж хэнэггүй зоргоороо байдлыг кинод маш сайн гаргаж өгсөн. Киноны хамгийн эвгүй буюу сонирхолтой хэсэг бол одоо үеийн эсрэг өнгөрсөн үе. Хэрвээ тантай өнгөрснөөс холбогдоод ирээдүйн хэн нэгэн дур зоргоороо өөрчлөөд байвал та яах вэ гэсэн асуултад хариу өгч чадах кино юм аа. Ингээд дараагийн кино бол Солонгосын алдарт найруулагч Бон Жоо-гийн бүтээл The Host кино юм аа. Тус кино нь IMDb-гийн 7.1 үнэлгээтэй. 2006 онд хийгдсэн тус кино нь хам мөрнөөс аимшигт аратан гарч ирэн нэгэн гэр бүлийн охиныг хулгайлан оддог фантаз адал явдлын төрлийн кино бөгөөд тухайн ондоо Солонгост бүх цаг үеийн хамгийн өндөр орлого олсон киногаар тодорч байжээ. Киноны гол дүрүүдэд Сун Гано, Бэй Дона, Го Аsun, Пак Хэйл зэрэг жүжигчид тоглосон байна. Компьютер графикаар бүтээсэн мангас нь өдгөө хоцрогдсон мэт санагдах боловч гэр бүлийн үнц нь бидний нийгмийн ирээн бараан засгийн газрын арчаагүй дорой байдлын талаар инээдтэй, эмгэнэлтэй, сэтгэл догтлом онц сонирхолтой энэ кино нь миний хувьд найруулагч Бон Жоо-гийн төдийгүй бүх цаг үеийн хамгийн дуртай бүтээлийн нэг болж чадсан. Дараалсан аимшигт үйл явдал тусгай эффектээр бүтсэн The Host кино нь Бон Жоо найруулагчийн дэлхийд даяар кино театруудаар цацагдсан хамгийн анхны кино нээжээ. Ингээд дараагийн кино бол 7 дугаар өрөөний гайхамшиг хэмээх сэтгэл хөдлөм кино юм. Тус кино нь IMDb-гийн 8.2 үнэлгээтэй. Найруулагч Lee Hwang-гийн бүтээл. Гол дүрүүдэд Park Shin-hye, Ka So-won, Lee Sung-ryung, Oh Da-soo, Jung Man-sik, Park So-won зэрэг чадварлаг жүжигчид тоглосон. Маш олон хүний сэтгэлийг хөдлөсөн уг киноноос бид аав хүний хүүхдээ гэх агуу хайрыг олж харж болох юм аа. 7 дугаар өрөөний бэлэг кино нээлттэй хийгээд 46 хоногийн дотор 12 сая үзэгчтэй болсон бөгөөд өмнөд Солонгосын бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын 5 дугаар байранд аль биесээр бичигдсэн байжээ. Ингээд дараагийн кино бол Taekuki Brotherhood of War Stars гэх кино юм аа. Тус кино нь IMDb-гийн 8.1 үнэлгээтэй. Тус киноны найруулагчаар Kang Ji-gyu ажилласан байна. Энэ кинонд Жан Дөнгүн Вомбын нарын дүрийг бүтээсэн бөгөөд Солонгосын дайн эхлэх үед өмнөд Солонгосын аримд хүчээр татагдан ирсэн 2 ах дүүгийн түүхийг өгүүлдэг. Энэхүү кино нь өмнөд Солонгос улсын кино урлагийн түүхэнд хамгийн том амжилтын нэг болж 1174 сая хүнийг театр дотор оролцуулсан юм аа. Өмнөд Солонгост хийсэн дээд амжилтыг хүлээн авахаас гадна гадаадуудад эерэг сэтгэл бас төрүүлж чадсан. Ихэнх эерэг тоймууд нь дайн байлдааны талаар өгүүлдэггүй бөгөөд хойд ба өмнөд Солонгосын армийн аль альнийх нь харгас хэрсгий байдлыг харуулсан гэж олноос магтаал хүртдэг кино юм аа. Ингээд дараагийн кино бол Memories of Murder кино. Тус кино нь IMDb-гийн 8.1 үнэлгээтэй ба алдарт найруулагч Бон Жоо-гийн бүтээл юм аа. Тус кино нь 1980-ад оны Солонгосын нэгэн жижиг хотод залуу бүсгүйчүүдийг хүчирхийлэх хөнөөдөг цуврал аль орчин хайж буй мөрдөгчийн талаар гэмтэргийн драм кино. Тус кино нь хэрэг илрүүлэх боломжгүй мэт бүтэц, хуужирч хоцрогдсон тогтолцоо, нийгмийн бухимдал, үл итгэлцлийг даван туулж нэгэн аюултай цуврал аль орчинг хайж шамдаж буй хоорондоо эрс дэрс ялгаатай мөрдөгч цагдаа нарын зөрчил тэмцлийн талаар онц сонирхолтой гайхалтай хийдтэй үзэвчтэй бүтээлийн нэг. Киноны зураг авалт киноны найруулга хөгжмийн оноо Сон Гано буюу гол дүрийн гүйцэтгэл Бонгийн найруулга хоолороо шүүмжлэгчдээс хамгийн өндөр үнэлгээг авсан. Үүнийг хэд хэдэн хэвлэл мэдээлэл хэрэгсэл 21-р зууны шилдэг кинонуудын нэг яах аргагүй мөнөө гэж үздэг. Ингээд дараагийн танилцуулах кино бол I Saw the Devil кино юм аа. Тус кино нь IMDb-гийн 7.8 үнэлгээтэй ба найруулагч Ким Жи-вуны бие даасан 8 дахь бүтээл ажээ. Энэхүү киноны гол дүр Солонгосын супер одод болох Чой Миншиг, Lee Byung-hun нар тоглосон байна. Үзэгчид Чой Миншигийг Солонгосын кино урлагийн нэрийн хуудас болсон Shiri, Old Boy, Taekuki кинонуудаар нь таних бол Lee Byung-hunыг All in Iris зэрэг кинонуудын дүрээр маш сайн мэднэ.
Хайртай хүнийхээ үхлийн өшөөг авахын тулд хэр хол явах вэ? Үндэсний тагнуулын албаны нууц төлөөлөгч Сүйд Бүсгүйг нь онц хэрсгээр хөнөөсөн гаж донтой цовруул алуурчны араас хөөцөлдөж байгаа талаар энэ кино өгүүлдэг. Ингээд дараагийн кино бол The Wailing. Тус кино нь IMDb-гийн 7.5 үнэлгээтэй. Киноны найруулагчаар Солонгосын аимшигын киноны найруулагч На Хонжин ажилласан. Гол дүрүүдэд Wak Do-won, Hwan Jung-min, Chum Woo-hee нар тоглосон. Солонгосын нэгэн жижигхэн тосгонд хүмүүс алдуур төвчин авсан мэт гинэт аимшигтай хувирч дарчилж өгсөн хэрэгүүд шил даран гарна. Энэ бүх хэртгийм хэрэгүүдийн ард ямар нэг химийн туршилт байна уу? Эсвэл үнэхээр аимшигт халдвар төвчөнд арах уу? Эсвэл бүр жөтгөр шулмас хар домын нөлөө байна уу? Кино үзэгчдийг эвгүүцүүлж зочоох заван хэсгүүд болон учрыг нь ойлгож ядах нууцлаг хэсгүүд чихүүцэм уур амьсгалаар дүүрэн тул ер нь тунч эвгүй кино. Үзэгчдийг уур амьсгалдаа бүрэн дүүрэн ховстож хүчтэй татаж чаддаг бүтээл болсон. Ингээд дараагийн кино бол Train to Busan. Тус кино нь IMDb-гийн 7.6 үнэлгээтэй. Ян Са-хоныг найруулсан кино бөгөөд гол дүрд Гон Ю, Ма Дон-шик, Жун Юми зэрэг жүжигчид тоглосон. Тус кинон зомбигийн сүрэл гинэт гарч зорчигчдын аюулгүй байдал занал хийлж байгаа тул ихэвчлэн Бусан руу явах гал тэргэнд үйл явдал өрнөдөг. Тус кино нь өмнөд Солонгосын бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон 6 дахь кино юм а. Ингээд дараагийн танилцуулах кино бол Old Boy. Тус кино нь IMDb-гийн 8.4 үнэлгээтэй. Найруулагч Пак Чан-уугийн бүтээл ба Квентин Тарантино киног хэдэн 10 жилд ганц л тохиох төгс бүтээл гэж үнэлсэн байдаг. Уг кино Каннын кино наадмаас Гран При хүртсэн бөгөөд чухам Квентин Тарантино шагналыг гардуулсан байдаг. Өс хонзонгийн тухай мөн өшөө авалтын тухай өгүүлэх энэ кино энгийн нэг кино биш. Өшөө авах чин хүсэл, хорсол зэргийг харуулсан энэ кино үзэх бэлтгэлгүй үзэгчийгч өөрийн ирэхгүй татаж чаддсан юм а. Ингээд хамгийн сүүлийн танилцуулах кино бол Parasite буюу шимэгч кино. Тус кино нь IMDb-гийн 8.6 үнэлгээтэй. Өнөөгөл алдарт найруулагч Бон Жон-гийн бүтээл. Энэ киноны инээдэм эмгэнэл төрүүлэх гол цангилаа нь байрны хонголд амьдрах Кимийн гэр бүл, тансаг харшид амьдрах Пакийн гэр бүлтэй нэгэн орон зайд орж харилцах болсноор эхэлж цаашлаад тэд ердөө дэндүү ялгаатай давхаргын хүмүүс байсандаа л эцэстээ буруутдаг. Ер нь хүний нийгмийн статус, эд хөрөнгө, ахуй орчны ялгаатай байдал, хүн гэх нийтлэг мөн чанарыг маань баллах хэмжээний тийм чухал ялгаа мөн үү гэх зэрэг олон асуултад тус кино хариу өгч чадсан юм а. Та бүхэнд заавал үзэх ёстой Солонгосын нэг ангид кинонуудыг танилцууллаа. Зин шоутай хамт байсанд баярлалаа.